За өстө баларсан юм боллоо. Сайн нааш ирж явсан чи явдал нэг сонирн болоод тэгээд замын хажуу руу гараа зогссон чинь дугуй салаад өмчсөн. Хаана хизээ салж унсныг мэдсэнгүү. Ямар сони юм бэ одоо? За одоо энийг нэг ашиг цэвэрлж байгаад янз бүрийн гэмтэл өчсөн. Энэ хамгийн үнэтэй гэдэг байгаа байхгүй. Энийг заавал гагнж хийдэг. Тэгээд 2-3 мянган доллар болдог гэдэг байгаа байхгүй. Энэ зүгээр авах юм бол эдгээр нь бол яг гайгүй л гэж. Гэтэ хийх газар олоогүй нь одоо. За энэ нь бол зүгээр. Ямар ч юм салгаж чадах юм уу салгаа хийчихлээ. Одоо энийг л засах газар хайж олох хэрэгтэй байна да. 4-5 хурууштай ямарчсан дэш боллоо. Одоо энийг дээлтэхгүй байгаа дээ. Би одоо энэгээр миний лууд байгаа шүү дээ. Энэ хаталтны юм байдаг байхгүй. Ингэж хийж байгаа чангалтай. Ингээл яагаад вэ чи? Тэш татаад байж. Уг нь тэр нэг цаана нэг марагдаж байгаа. Энийг ингээд дээш нь болгохоор airbag нь ингээд автоматар өргөждөг байхгүй. Автоматар энэ гараар маниалаар. Тэг би одоо яад юм бэлээ. Тэрийг өргөөд барих хэвээр. Барьж агаад энэ хоёулаа өргөхдөх хэвээр. Өргөхдөхөөр чинь энэ аксель дэшиг өргөхдөггүй болвол хамаагүй юм биш тэр нь бол тий. Airbag нь энэ л өргөхдөх байхгүй. Тэрийг дээш нь түлхлээ. Энэ airbag тэр airbag хоёр ингээд дээшийг агаараа аваад ингээд бүр сунаад дээшийг өргөдөн. Тэгэхээр энэ бол байрандаа байх юм чинь гинжээр татхад маань нөлөөлөхгүй л гэсэн юм байна л да тий. Тус болохгүй л гэсэн юм байна л да тий. Би ч одоо хамгийн гол нь энийг газраас хөндөрүүлж дээш нь болох гэдэг байгаа шүү дээ. Одоо ч яг airbag-тайгаа агаартай байгаа учраас ингээд доошоо болохгүй. Тэгээ дээрээс нь илүү гэрсэн унж мэдэх юмнуудыг авцсан учраас гайгүй. Данхраад байсан бол данхраадаар өргөдөг юм байлээ. За чигтэр яг юу болсон бэ те? Тэрийг би нөгөө одоо би энэ хайвей 20 гэдэг зам дээр явж байгаа байхгүй. Тэгээд өчигдөр би нөгөө зогсоод нуур гараа угаагаад нэг 0 орчууд явж гинэ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэр чин дөнгөж хайвей 20 руугаа ороод нэг 10 майл яваад зогссон байхгүй. Тэгээд зогсоод харахад тарака чиргүүлтэйгээ тойроод харахад бол юм ажиглагдаагүй зүгээр байсан. Тэгээд тэндээс хөдлөөд нэг 100 орчим майл явсны дараа би зогссон баг. Угаасаа тэр үед амар бороотой байсан. Ийм амар одоо явж болохгүй л яана одоо. Аларсан юм. За өстө буксаа авчиж явсаар гал ямар ч байсан засварын газрын гадаа ирлээ. За өстө одоо нэг ямар ч байсан урт амьсгаа авъя та. Гэтэ энэ газар нэрээ онгоогоогүй байна. За ерөнхийдөө дуусч байна. Одоо 1:40 болж байна. 2 цаг болж байна. Тэгээд энэ хотлын дугуйнуудын бүх юмаа хийгээд тавьсан. Одоо гэрлүүд ер нь ажилдаг болчлоо. За дууслаа.